Түүхт халах голын байлдааны 80 жилийн ойд зориулв. Дорнод аймгийн халах гол сумын нутагт дах Баян цагааны даваан дээр бид ирээд байна. За халах голын дайны түүхэнд бол 4 том тулаан болсны нэг нь бол Баян цагааны даваан дээр болсон байдаг юм а. Яг миний харагдж байгаа энэ танк бол Баян цагааны давааны тулалдаан дээр гарамгаа гавья байгуулсан танкийн 11-р отрядын дарга Яковлевийн бол хүчит танк байна. Энэ танк бол ялалтын бэлэг тэмдэг болж энд бол зогсож байгаамаа. Бид нэвтрүүлгийнхээ шинэ дугаараар Баян цагааны тулалдааныг онцолж байна. Японы командлол 6 дугаар сард агаарын байлдаан явуулахын зэрэгцээ шинэ довтлогооны бэлтгэлийг хийж эхэлсэн байдаг. Каунтоны армийн штаб 6 дугаар сарын 19 гэхэд байлдааны ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж дуусгасан бөгөөд дэслэгч генерал Ясукогоор өдөрдүүлсэн бүлэглэлийг байгуулжээ. Дээрх төлөвлөгөөний дагуу хушууч генерал Кабаяшийн отряд Монгол зөвлөлтийн цэргийн хоригдлын зүүн жигүүрээр тойрон халахын голыг гаталж Баян цагааны нурууг эзлэн цаашид фронтын төв хэсгээр давших. Генерал Ясукогийн бүлгэлтэй харилцан ажиллаж халахын голын зүүн эрэгт байгаа манай цэргийг бүслэн авч устгах зорилтыг тавьж байжээ. Японы тал энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд халах голын арионд 3 явган ба 1 морьт хорооноос бүрдсэн 23 явган дивиз, 7 явган дивизийн 2 хороо, 3/4-р танкийн хороо, хэнганы морьт дивизийн баргын 3 морьт хороо, их бүүний 1-р хороо болон 7-р хүнд их бүүний хороо, зенитийн их бүүний 2 дивизион болон хэд хэдэн танк эсэргүүцэх батарейн хүчийг хуралдуулжээ. За ер нь бол одоо 7 дугаар сарын 2-ны өглөө үүрээр Япон манжийн зэрэг халахын голыг гатлаад Баян цагааны нуруунд гарч ирж байгаа гэдгийг Монгол зөвлөлтийн армийн удирдлага мэдсэн. Ер нь бол шөнө хөвдөг үүрээр халахын голыг бол маш нууц байдлаар гаталсан байгаа. Зүүн жигүүрээр бол Япосагийн одоо отряд давширсан бол одоо халах голын одоо төв хэсгээр нь Камусагийн одоо бүлэг давшиж энэ хоёр бүлэг бол халахын голын зүүн эрэгт байсан Монгол зөвлөлтийн зэргүүдийг одоо бүслэн устгах ийм зорилготой байсан юм а. Одоо жуугийн тушаалаар Монгол зөвлөлтийн арми бол Баян цагааны нуруунд гарч ирсэн Япон манжийн зэргийн эсрэг одоо давшилтыг явуулсан. За Япон Монгол зөвлөлтийн зэргүүд давшилтанд орж ирэхэд Япон манжийн зэргүүд бол Баян цагааны нуруунд бол уртаараа нэг 5 км, гүнээрээ нэг 3 км газар бол хориглон байлдсан. Тэгэхэд бол манай 15 дугаар морьт хороотой тулгарч байрцсан. 15 дугаар морьт хороо бол аргагүй эрхэнд одоо зэвсэг хөнгөж техникийн одоо хүрэлцээ байхгүйгээс ухралт хийсэн. Зөвлөлтийн улаан армийн 149-р буудалгын хороо, Ерөнзовын командалсан 149-р буудалгын хороо. За бригад командлын захирч Яковлевийн командалсан одоо 11-р танкийн бригад. За мөн Монгол ардын ойсгол цэргийн 6-р морьт дивиз. Энэ одоо анги салбарууд бол энэ Баян цагааны нуруунд хоригдсон Япон манжийн зэргийг 3 талаас нь одоо цогцолт өгч. За тэгээд үндсэндээ 3-4 өдрүүдэд халахын голын зүүн талд Япон манжийн зэргийг бол хөөж гаргасан. Японы цэрэг 4-ний өглөө 3 цагийн туршид их бүүний галын бэлтгэл хийсний эцэст сөрөг дайралт хийлээ. Манай цэрэг дайсны дайралтыг няцсан байлдаж оройн сөрөг дайралтанд орлоо. Япончууд Баян цагааны нуруунд 5 км өргөн 2 км гүн хориглолтын зурууст бүх хүчээрэн эсэргүүцэж байлдаан шүнж өнгөрүүлжээ. Монгол зөвлөлтийн цэрэг 4-5 жилиг шөнө дайсанд шийдвэртэй зохилтыг өгч Японы үлдэгдэл цэргүүд халахын гол дээгүүр тавьсан гүрээрэн голын зүүн эрэгт гарсан байна. Баян цагааны байлдаан нь Японы талаас халахын голыг гатлан давших эхний бөгөөд эцсийн хэн байсан юм. Дахин голын баруун эрэгт гарах гэж зөрөглөөгүй юм. Халахын голын баруун эрэгт гарсан Японы 8000 гаруй цэрэг алагдаж шархагдсан бөгөөд энэхүү тулалдаан нь төрөл бүрийн цэргийг их хэмжээгээр богинорүүлэн оролцуулсан ширүүн тулалдаан болсон юм. 3 өдрийн ширүүн тулалдаанд дайсан бараг бүхэл танк, их буу, 45 онгоц, 5500 хүнээ алдаж ухран халах голын цаана хөөгдөн гарсан юм. Энэ одоо Баян цагааны нуруунд болсон нэг томоохон одоо дайн байлдааны цэргийн урлагт гарсан одоо нэг шинэ үзэгдэл болсон. Энэ юу гэвэл танкийн анги салбарууд явдал дундаас шууд давших байлдаанд орсноор их онцлогтой. Энэ бол цэргийн урлагийн төвөнд болсон томоохон одоо
өөрчлөлт шинжилт болсон юм аа гэдэг үзэж болох юм аа. Тийм учраас энэ баян цагааны нуруунд Яаковлевийн командсан танкын бригад, за Ерөн зоогийн командсан 149 дугаар буудлын хороо, за тэгээ Монгол Ардын Явц цэргийн 6 дугаар морд цэргийн анги салбарууд бол одоо баатарлаг явуулсан юм аа. Энэ баян цагааны нуруу бол цэргийн хувьд тактикийн хувьд бол маш тийм ашигтай байрлал байсан учраас Японууд энд бол маш их ач холбогдол өгсөн. Баян цагааны нуруунд болсон байлдаа амжилтгүй болсон бол Япон манжийн цэргийн давшилт одоо тэгээд Монгол орны нутгийн гүнлэг үргэлжлэх нь тодорхой байсан. Баян цагааны тулалдаанд Монгол зөвлөлтийн дайчид зориг баатарлагын жишээг үзүүлж ялалт байгуулсан юм. 7 дугаар сарын 6-наас 12-ны хүртэлх хугацаанд дайсан удаа дараа довтлон тасралтгүй тулдаж байсан боловч бас л амжилт олж чадлагүй бут зохигдож байсан юм. Баян цагааны тулалдаанд зөвлөлтийн армийн Яковлевийн танкын 11-р бригад, Эрмизовын 149-р хороо, Петенинскийн 24-р хороо, Монголын ардын армийн хурандаа Дандрын командалсан 6-р морд дивиз онц харамгай байлцсан байдаг. Баян цагааны тулалдааны талбараас Кукин, Кисилев, Аношин, Аминьев, Кожухов, Задорин, Васильев, Абрамов, Михайлков, Яковлев, Ремизов нарын олон бааtruуд төрөн гарсан билээ.